сайн найзуудаа миний төсөө өдөр өнгөрсөн 2 сарын 16-ны 00:15 буюу шөнийн 12:15 болж байна. Тэгээд би та нарт одоо энэ леоор хийж байгаа онгоцны бодлынхаа энэ хотын талаар жоохон юм ярьж өгье гэж бодоод хайлаа. Энэ нь болохоор ямар нэртэй хот вэ гэхээр Helsinki гэдэг бөгөөд энэ болохоор Финландийн нийслэл юм байна. Ер нь хамгийн том хотуудынхаа нэг гэж юм. Тэгээ хойд Европт байдаг Балтийн тэнгис дээр байрладаг. Хүн ам нь 660 мянга гэхээр Айсландыг бодвол 2 дахин хүн амтай юм шиг байна. Албан ёсны хэл нь 2 хэлээдэг гэж юм. Финланд, Швед хэлтэй байна. Тэгээ мөнгөний тэмдэгт нь бол мэдээж евро, Шенгений орон дотор орж байгаа болохоор цаг агарын хувьд болохоор Айсландаас нэлийн хүүтэнд ордог өвөлдөө хасахтай урчимдастай маш харанхуй урт өвөл болд юм байна. Зундаа бол 15-аас 25 гэхээр ер нь бол Айсландаас бол дулаахан юм байна. Айсланд чинь нэг 15 л хүрээд идэх байхгүй юу? Тэгээд амьдрах орчны хувьд маш аюулгүй, цэвэр агаартай, нийтийн тээвэр маш сайн өгдсөн. Байгальтай ер нь ойрхон, төлөнд явс нэлээ их харагдсан билээ. Лапланд гэдэг газ айгүй их би сонсч ирсэн. За би тэгээд өөр зөндөө талаар мэдээллүүдийг гаргаад ирээрэг асуусан гэсэн чинь ингэнэ. За цагийн 2 дугаар бүс дээр оршд юм байна. Зундаа болохоор 3 дугаар бүс дээр гэдэг. Тэгэхээр одоо бол 2 дугаар бүс дээр байгаа юм байна. 4 улиралтай Монголтой ажиллахан амжиргааны өртөг гинэ. За Европын хотуудын хувьд хамгийн үнэтэй хотуудын нэгтэй ортыг гинэ. Түрээс нэг өрөө төвдөө 900-аас 1400 евро байд юм бэ. Хоол хүнс нь 250-аас 400 евро, нийтийн тээвэр нь 60-аас 80 евро гэд нийт 1300-аас 2200 евро. За сонирхолтой хот байна. Тэгэнгүүтээ За боловсролын чанар нь ямар хөө байд юм бэ гэсэн чинь University of Helsinki гэдэг сургууль байт юм байна. Ер нь бол дэлхийд боловсролоор нэлээд өндөр түнлэгддэг гэж байна. Тэгээд 3 том сургуулиуд нь гэх юм бол Aalto, University of Helsinki, Hanken School of Economics гэнэ. Европын ихэнх хөтөлбөр үнэгүй байдаг учраас бусад улсын Европын иргэдэд ихэнх төлбөр нь үнэгүй байдаг. Харин бусад улсын хүмүүсд 8,000-аас 18,000 еврогийн үнэтэй байд юм байна. Ажиллах боломж нь бол IT, технологи, ногоон, environment, банк санхүү, стартап зэрэг чиглэлээр бол ажиллах боломжтой байна. Англи хэлтэй бол амар олон ажил байдаг ч гэсэн Финланд хэлтэй бол бас даваа тал болно. Тэгээд дундаж цалин бол 3,000-аас 4,500 евро. Айсланд мөнгөөр хэдийн за 3,000-аас 4,500 евро. Дундаж ихэр жоохс мэддэхгүй юм байна. За ЮНЕСКОгийн нэг өв байт юм байна. Suomenlinna гэдэг нэг тийм газар байт юм байна. Helsinki Cathedral гэж катедрал байна. Би уг нь бол өдөр байсан бол гадуур гараад юмнуудыг үзье гэж бодсон. Гэхдээ орой ирсэн болохоор бол үзэж чадахгүй юм шиг байна. Сая дээрээс харахад амар тийм нэг тийм тархацсан юм шиг тийм хот байсан. За Финланд соёл ямар хөө соёлууд байдаг вэ гэсэн чинь сауны соёл байт юм байна. Айсландтэй ажиллахан байгальтай ер нь л амьдардаг. Тэгээд work life balance ер нь бол сайтай. Тэгээд ямар нийтийн тээврүүд байдаг вэ гэхээр метро, трам, автобус, дугуйн зам байт юм байна. Тэгээд of course онгоцны бодолтой. За амьдрахад давуу тал нь тэгвэл аюулгүй, цэвэр агаартай, авилгалгүй, байгальтайгаа ойр. Гэтэ сул тал нь өвөл урт, харанхуй, амьдрах өртөг, өндөр. За энэ бол Айсландтай маш ижлэг хот байна. За би Айсландтай
ямар юугаар ялгаатай вэ гэдгийг харъя гэж утсан. Тэгсэн чинь за надад бүр амар практиклаас нь хариулт өгье гинэ ChatGPT. За Helsinki, Iceland, Хинхтэй Reykjavik хоёрыг хооронд харьцуулбал за Iceland-ийн хүн ам чинь хотынх нь хүн ам болохоор 140 мянган биш үү? Тэгэхээр чим Reykjavik-аас бол 5 дахин их хот юм байна. Нийт улсынх нь хүн ам болохоор Финланд нь 5.5 сая буюу Iceland-аас хэд дахин амар их өндөр юм байна. Iceland чинь нийт хүн амын тоон болохоор 390 мянга гэхээр чинь 14 дахин том улс юм биш үү? Финланд ч Iceland-ыг бодвол. За Iceland бол маш жижиг зах зээлтэй, танилын хүрээ хурдан тэлнэ. Helsinki бол илүү том, олон улсын орчинтой гэж байна. За цалин болон амжиргааны түвшин ямар хөө байгаа вэ гэх санхүү болон аудитын салбарыг ойролцоогоор байсан чинь 3,000-аас 4,500 евро, Iceland-д 700-аас 1,000 сая ISK татварын өмнө өмнө дөрвөлтөнсөн Iceland-д байр хамгийн том зардал, Helsinki-д ч гэсэн үнэтэй сонголтууд илүү олон байдаг гэж. За татварын хувьд нь юу өөр вэ гэдгийг харъя. Финландийн татвар хэд вэ гэхээр 30-аас 35%. Бол Iceland-ийн татвар 31-ээс 38%. Өндөр юм байна. Ер нь бол ойролцоо гэтээ өндөр. За байгаль болон амьдралын хэв маяг амьдрах хувьд Iceland болохоор галтуултай, хүрхшээтэй, халуун оршигтэй, бас аюулгүй, амьдрал удаа, стресс багтай. За цайлах, хөөтөө өвөл маш харанхуй байдаг нь маш сул талуудын нэг. Тэгээ сонголт хязгаарлагдмал гэж байна. Санал нийлж байна. За Helsinki-гийн хувьд болохоор давуу тал нь юу гэхээр тэнгис, ой, мод, нууртайгаа ер нь ойрхон, тогтмол эдийн засагтай. Европ руу аялахад ер нь амархан, уурт өвөлтэй, Iceland ажиллахан илүү өрсөлдөөнтэй зах зээлтэй гинэ. Ойлгомжтой. Финландийн хувьд болохоор маш олон том корпорациуд тэгээ headquarter-ууд ер нь их байдаг. Санхүүгийн төвлөрөл их өндөр хот гэж шүү. Ерөөсөө сонсож байгаа. Iceland хэл бол Iceland гэсэн чи Финланд хэлийг хэцүү гэж гадаад иргэд маш их байдаг гэж энэ Финландд Iceland-тай харьцуулахад Iceland-д бол цөөхөн байдаг. Iceland-д нийгэм шингэх амар боловч жижиг. Helsinki-д илүү бол олон улсын орчин илүү байдаг нь давуу талтай байна. За Iceland-д тохирох хүн гэвэл байгальд ойрхон амьдрахыг хүсдэг, жижиг нийгэмд амьдрах туртай, work life balance-ыг боддог хүмүүст бол тохирсон хот гэж байна. Helsinki болохоор юу вэ гэхээр илүү том карьер хүсдэг, Европын зах зээл рүү гарах боломжтой, урт хугацаанд стратегийн өсөлт тайж байгаа хүмүүст зориулах зот гэж байна. Вау! Бодчихснаас амар том хот байна. Ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Онгоцны буудлын ч гэсэн ер нь бол Iceland-ыг бодвол нэлээд том санагдлаа. Та нар ер нь Финландийн талаар сонсч ирсэн үү? Финланд руу явж ирсэн үү? Би болохоор өмнө амар олон Instagram-ийн интернетээр бичлэг үзээ. Тэр Финландийн Lapland гэдэг газрыг бичлэг үзсэн байхгүй юу? Би тэрийг та нарт харуулъя. Тэрийг харчаад бүр вау! Нөгөө Iceland-д туйлын төвийг хардаг ч гэсэн яг тэр Lapland шиг тэгэж юусэн харагддаггүй юм билээ. Тэр бүр амар гой газар ирсэн би бүр яра. Тэг ингээд хүмүүс ингээд Lapland-д очихоор яг ийм байдаг гэсэн. За би ч одоо миний байгаа газараас Lapland хэр хол бэ гэдгийг би харъя л та. Өглөөний 7 хүртэл завтай гэсэн шүү. Шөнийн 1 цагт их юм хичээнэ. Одоо болохоор би ч Helsinki airport дээр. За алхвал 9 цаг. Амар хол юм биш. Lapland нь бүр нэлийн хол юм байна. Төвөөс нэлийн хол гэдэг юм. Би болохоор одоо энэ дээр авахгүй тэгэнгүүт 12 цаг машинаар 12 цаг явж иж би Lapland-д очих юм байна. Гэтэ Шведтэй нэлийн ойрхон юм.
Яарта энэ Лапланд бол бүр үнэхээр ингээд яг мөрөөдлийн Christmas-ийн орон шиг санагдсан надаа. Бүр ингээд ер нь бол Оростой хэл залгаа байт юм байна Лапланд ч. Яар Санкт-Петербург энэ ч байгаа хгүй. Тэгэхээр Лапланд тэр дээр Шведтэй бас ашил залгаа Норвегтэй дэшиг бас гэж. Ийм бас байна. Nice. Би одоо энэ Европын улсуудыг ер нь нэлээд явцсан байх шүү гэж би сая харлаа. За UK явж исэн, сая Франц явлаа. Тэгээд Италийн Милан орсон. Герман ороод Польш руу явсан. Денмарк орсон. Би тэг амар очиж үзхийг хүсдэг нэг улс бол Грек аягүй гоё санагцаа. Бас хэл нь өөр л ахaltaа. Тэгээд дараагийн миний хамгийн очийг хүсдэг газар бол биш үү дээ, та нарт харуулъя. Өмнөд Африк. Манай Айсландын ажлын нэг хүн өмнө жил найзлуутайгаа нөгөө англи зэл байхгүй. Тэгээ өөрөө болохоор Айсланд ахгүй. Тэгээд найзлуутайгаа хамт юу хийсэн? Өмнөд Африк гэсэн тэр бүр вау амар гоёс. Тэгээ би бүр гоё юм аа гэж. За энэ бол ингээ миний Айсланд бишээ Финландийн аэропортоос сурч байгаа миний влог байна. Тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзъя. Би одоо ер нь жоохон дөрний будаг модг арилгаа. Тэгээ ер нь лонтож амрын өглөө яваад маргааш амраад нөгөө өдрөөс ажилдаа явна. Bye bye.